Та нар одоо Тэнгэрийн хаанчлал, Тэнгэрт хаанчлал ер нь ямар байдаг болоо? Тэнгэрийн хаанчлалын зарчим, Тэнгэрийн хаанчлалын дүрм журам, тийм ээ? Ер нь ямар болоо? За Есүст итгэдэггүй хүмүүс бол баг мэдэхгүй. Тэнгэрийн хаанчлал гэж юу вэ? Яг тэнд ямар болоо? Тийм ээ? Юу болох болоо? Хин тэнд байдаг болоо, тийм ээ? Ямар хүмүүс тэнд амьдардаг юм болоо? Мэдэхгүй. Бид ч өмнө бас мэдэхгүй амьдарч ирсэн. Харин тэр хаанчлал ямар вэ гэдгийг мэдхийн тулд, мэдүүлэхийн тулд тэр хаанчлалыг сайн мэддэг, тэр хаанчлалаас ирсэн нэгэн тэр Тэнгэрт ер нь ямар байдаг вэ? Тэнгэрийн хаанчлал ямар вэ гэдэг талаар илүү тодорхой, тийм ээ? Босод ярьж өгч чадна үстэй, тийм ээ? Манайхан одоо гадаад дотоод хүмүүстэй уулздаг, зарим нь гадаад дотоод явдаг, тийм ээ? Тэгээ очиод гадаад хүмүүстэй очиод ямар яриа болдог, гадаад улс орнд ямар яриа болдог вэ гэхээр Монгол яг ямар вэ гэж хүмүүс асуудаг. Тэ? Монгол ер нь ямар вэ? Морьтой гэсэн те айгүй тийм өргөн гудам тал нутагтай гэсэн ингээл ерөнхийд юм ойлголтууд байдаг. Харин бид нар монгол хүмүүс учраас Монгол яг ямар вэ гэдэг талаар нэг дингүү нарийн тодорхой мэднэ. Тэгээ бид нар тэдэрт ярьж өгдөг те. Монгол ийм гой зүйлүүдээр тийм тэгээ муухай зүйлүүдийн ч бас ярина те. Монгол хүмүүс иймэрхүү Монголын нийгэм өнөөдөр ийм байгаа энэ төр гээд. Үгсүүлийн бид нар монгол хүмүүс учраас бид нар Монголд амьдардаг учраас тэр өөр бусд хүмүүст гадны хүмүүст маш сайнаар ярьж тайлбарлаж ойлгуулж өгч чадна тийм ээ. Үн л байдал Есүсийг тийм ээ бурхан эцэг хүн төдөлт рүү илгээсэн. Тэгээ Тэнгэрийн хаанчлал ямар вэ гэдэг талаар тэдэнд мэдүүл. Ойлгуул ярьж өг гэж илгээсэн байгаа байхгүй юу? Матай номын 13 дугаар бүлгийн одоо 12-ын унших юм бол ер нь бол Тэнгэрийн хаанчлал ямар вэ гэдэг сургаал зөвлөлүүд өргөжлүүлээ явж байгаа. Тийм ээ. Тэнгэрийн хаанчлал бол эсгсэн хөрмөл угаа адил юм аа гэсэн байгаа. Тэнгэрийн хаанчлал бол гिचийн үр шиг юм аа гэж хэлсэн байгаа. Тэгвэл энэ хэсэг дээр Тэнгэрийн хаанчлал бол үрийн сүүл шиг гэж хэлсэн байгаа байхгүй. Есүс олон түмэнд хандж ярьж байгаа тийм. Энд ямар сургаал зөвлөл ярьсан бэ гэхээр Есүс Тэнгэрийн хаанчлал бол нэгэн талбайд тийм ээ сайн үрд тарьсан тэр хүнтэй адилхан юм аа гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол Бурхан энэ ертөнцийн дэлхийг хамгийн сайнаар бүтээсэн. Бурханаар бүтээгдсэн гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ бид нар сургаал зөвлөлт цааш нь өргөжлөлөө унших юм бол юу болж байгаа түүхийг аюу тодорхой энд харагдаж байна тийм ээ. Тэр талбай гэсэн өөрийн талбайдаа хамгийн сайн үрийг тарьсан. Харин түүнд атаархагч түүний дайсан яасан гэхээр хорлсон тий? Хорлсон. Энэ одоо ургац их авах гээд байна. Атаархаад дайсагнаад шөнөөр очоод юу тарьсан? Үрийн сүл тарьсан ба шүү дээ. Үрийн сүл ойлгож байна юу юм бол үрийн сүл гэж. Мэддэг хүн байна уу? Үрийн сүл гэдэг. Би бас өнөөдөр ингээд уншаад гайхсалтай. Үрийн сүл гэж юу вэ? Өмнөх энэ засан сайжруулсан хувилбар байхгүй юу? Өмнөх хувилбар дээр юу гэж байсан бэ гэхээр мэддэг хүн байна. Хогийн ургамал гэдэг тий. Зэрдэг үс юу? Хогийн ургамал ч юм. Иймэрхүү өдөр хэлсэн байсан тий. Хогийн ургамал гэхээр аюу тодорхой ойлгоо тий. Годамжаар өмсдөг шарилжнууд нь шүү дээ тий. Шарил тарьж яваад гэсэн шүү дээ. Хогийн ургамал өгн тарьсан тариаг өөрөө урагшдаг юм л да. Хүн тарьсан тариаг тий. Тэгэхээр энд хүн бүр зориуд ирж тарьсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг бидний боддог, бидний төсөөлдөг тэр годамжинд ургадаг шарилж хогийн ургамал бол биш юм шиг байгаа юм. Тийм ээ. Тэгээ би энэ одоо үрийн сүл гэдгийг бас өөр бусад одоо ийм тайлбар толиудаас хайлаа. За Монголын нөгөө нэг яац хэвлийн Монгол үгийн тайлбар толь гэдэг. Тэн дээрээс хайс ер нь олигтой гарч ирэхгүй байна. Тэгээд өөр Библийн тэр комментари тайлбар толиуд байдаг тий. Тэрэн дээрээс хайсан чи харин энэ нь яг ийм юу биш байна. Үрийн сүл гэдэг нь энэ хогийн ургамлууд годамд ургадаг биш байна. Энэ нь яг энэ улаан буудаатай их төстэй гинэ. Их төстэй хүн харахад бол ялгахгүй. Тэгэл улаан буудаа ургаж ийн гэж бодохоор тийм төстэй ургамал байдаг юм. Гэхдээ тэр ямар ч хэрэггүй. Хүн ашиглах боломжгүй, хүн идэх боломжгүй. Ямар ч хэрэггүй тийм ургамал юм байна л да. Тэгэхээр талбай эзэн бол хараа танихааргүй тэгэл хамтдаа ургаж байх юм байна л да. Тийм ургамлыг муу санаатай дайсан нь шөнөөр тарьж яваад өгсөн тийм ээ. Тэгээ үрийн сүйл гэхээр их зөвл юм шиг байна л да. Үрийн хамгийн адгийн гэж ойлгож болохоор тийм. Үр тарианы хамгийн адгийн мууг нь тарьж явуулсан юм шиг байна. Тэгээ тийм учраас үрийн сүлийг итгэж ойлгоорой манайхан тийм ээ. За ийм зүйлийг тараа явсан байна.
Харин гэрийн эзэн болон талбай эзэн болон түүний зарснараа юу болсныг мэдсэн те. Одоо хэсэг хугацааны дараа мэдээж тарьсан ургамлууд ургаж гарч ирнэ. Соёолн тийм ээ. За ингээд цэцгэлэн янз бүрийн бадар ингээд өсөж байна. Харин энэ үед юу болсныг мэдсэн. Бидний дайсан, таны талбайд таны сайн үрийн хажууд юм хэрэггүй үрийн сүл тарьж яваад гисэн байна. Одоо бүгдээрээ үнийг зулаач хаяа гэсэн. Эзэн харин энэ үед юу гэж хэлж байна? Зулгаад хай гэж хэлбэр байна тий. Ер нь бол нэг хогийн ургамлыг талбайд ургасан хогийн ургамлыг ер нь баг дээр нь зулгааж хаях юм бол нөгөө нь хажуу тарьсан сайн хэрэгцээтэй үр тариа илүү сайн ургах боломжтой шүү дээ тийм ээ. Тийм учраас баг дээр нь барын зулгыг баг дээр нь гэдэг шиг шарилнуудыг бол бид нар бол ингээд баг дээр нь зулгаагаа хайждаг шүү дээ тий. Амар зүгээр гэл нөгөө үед сайн ургаг гэл. Тэгж сэтгэсэн. Одоохон нэг аваа хийчих. Харин талбай эзэн юу ч хэлсэн бэ гэхээр энэ чад өөр зүйл хэлсэн тийм ээ. Үгүй ээ. Та нар над үрийн сүлээ авах гэж байгаад сайн үр буудайг нь та нар таслаад гэмтээч гинэ. Тийм учраас болоогүй, цаг нь болоогүй байна. Тэгээ урах тураалтын цаг болох үед харин тусад нь ялгаж хураая гэж хэлсэн тийм ээ. За тэгээ энэ сургаалт зөвлөлийг бүгдээр нь яг нэгнгүүгээр түүний дагаж явсан дагалдагч нарт Иесус ярьж өгсөн. Харин хэдийгээр сургаалт зөвлөл ярьж өгсөн боловч дагалдагч нь ойлгоогүй. Дараа нь Иесусыг тусдаа нэг хамтаа хөвчлэн уулзах боломжтой үедээ дагалдагч нар нь та наад тийм ээ үрийн сүл сургаалт зөвлөлийг бидэнд одоо тайлбарлаж тайлж өгөөч гэж хэлсэн баг. Тэгээд Иесус тайлж өгсөн. 36-аас 43 дээр яг энэ хэсэг байгаа. За энэ яг юу хэлээд байна гэдэг дээр аюу тодорхой. За бүгдээ одоо тийшээ харцгаая, хандцгаая. Иесус хурсан олныг орхин гэрт оров. Шавнар нь түүн дээр ирээд тариан талбай дахь үрийн сүлийн тухай сургаалт зөвлөлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхтэн. Тэр сайн үр таригч нь хүний хүү. Талбай нь ертөнц. Сайн үр нь хаанчлын хөвгүүд. Үрийн сүлийн өрүүд нь ёрын муу нэгний хөвгүүд. Тэдгээрийг тарьсан дайсан дивол. Урах цураах цаг нь үеийн төгсгөл. Тариа хадагсад нь Тэнгэрлэгч нар юм. Тиймээс үрийн сүлийг зулгааж галж чадах адил үеийн төгсгөл тийм байх болно. Хүний хүү Тэнгэрлэгч нараа илгээхэд тэд бүдүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчд түүний хаанчлаас гаргаж бөөгнүүлээд галтай зүхэнд хайна. Тэнд уйлаан шүдэ хавирхан буй тэгэд зөвхт хүмүүс нь эцгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсогчтой сонсох дөө гэж хэлсэн байна тийм ээ. Тэгээд Иесус яг сургаалт зөвлөлийн тайллыг өөрийг нь дагаж ясан түүнээс асуусан дагалдагч нарт нэгэнгүү маш тодорхой тийм ээ тайлж өгсөн байна. Өөрөөр хэлэх юм бол энд юу ч хэлсэн бэ гэхээр тэр сайн үрийг таригч талбайн эзэн бол тэр бол хэн гэж хэлсэн? Хүний хүү гэж хэлсэн байгаа байхгүй тийм ээ. Хүний хүү гэж Иесусыг хэлсэн байгаа байхгүй. Иесус бол сайн үрийг таригч гэж хэлсэн байгаа. Иесусээр дамжуулан сайн үр таригддаг. Тийм ээ. Сайн үр нь хэн гэж хэлсэн? Хаанчлын хөвгүүд хэлсэн тийм ээ. Өнөөдөр хаанчлын хөвгүүд гэж хэн бэ? Яг хэнийг хэлээд байгаа юм бэ? Итгэгч нарыг хэлж байна. Намайг хэлж байгаа байхгүй юу? Би Есүс Христ итгэгч. Та бүхэн Есүс Христ итгэгч. Тэгвэл хаанчлын хөвгүүд тийм ээ. Яаж бид нар хаанчлын хөвгүүд болсон бэ гэхээр бид нар тэр сайн үрийг тариачин болох Есүсээр бид таригдсан байхгүй юу? Есүсээр дамжуулан бид нар сайнаар таригдж хаанчлын хөвгүүд гэж дуудагдах болсон. Энэ Есүсийн дотор боломжтой зүйл байхгүй юу? Тийм ээ? Бид өөрсдөө хүч чадлаар биш. Өөртөө одоо хүч чадлаар сайн зүйлийг хийж гүйцэтгээд Бурханд зөвхт гэж таалагдаад болсон зүйл энэ юусоо биш. Есүс өнөөдөр биднийг хаанчлын хөвгүүд болгож өөрчилсөн юм аа. Тийм ээ? Энэ бол хүний хөв буюу Есүс Христийг хэлж байгаа. За, үрийн сүл гэдэг маань хэнийг хэлсэн? За, одоо энэ бүр тодорхой боллоо та үрийн сүл гэдэг маань. Тий, итгэгч биш. За, диволын хөвгүүд
муу ёрын нэг тийм муу ёрын сүнс гэж байгаа муу адгийн мөр сатан гэж байгаа. Түүнийг альдан дагалдаг шүү дээ, тийм ээ. Түүний гар хөл болсон хүмүүсийг энд хэлж байгаа байхгүй юу? Тийм ээ. Өнөөдөр энэ ертөнцид итгэж бол итгэж биш гэсэн хоёр туйл байгаад байгаа хүмүүс. Есүс Христ итгэгчд нь ирээдүйд Бурхны хаанчлыг өглөгчд. Есүс Христ үл итгэгчд нь ирээдүйд мөнхийн тамд тийм ээ шийдэгдэх болно. Тийм үү? Энэ хамгийн гол зүйл явж байгаа юм л да. Яг энэ цаг үе бол яг ямар цаг үе вэ гэдгийг Есүс хэлсэн. Бидний амьдарч байгаа яг энэ үргэлжилж байгаа цаг үе бол ямар цаг үе вэ? Сайн үрийг тарих цаг үе байхгүй юу? Сайн үр ургах цаг үе байхгүй юу? Магадгүй өнөөдөр энэ итгэж биш энэ муу энэ нь муу ярийн сүнснийх гэд бид нар ялгаж загалж болохгүй тийм цаг үе байхгүй юу? Тийм ээ? Хэрвээ заагалах нь бид нар Бурхны өмнө дуулуургүй буруу зүйл хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан тэгж ёстой байсан бол энэ цаг үед тэгч аль хэдийн тийм ээ тэгчхэл байсан. Би харин тэгээгүүд үнэхээр Бурхан талархдаг. Тэ? Магадгүй 30 жилийн өмнө тэгээд за ингээд дугаарлаа ялгцсан бол яана. Тэ? 30 жилийн өмнө итгэгч нар байсан, итгэгч биш хүмүүс байсан. 30 жилийн өмнө би итгэгч биш байсан. Тэгээд тэр үед ихцэл би одоо сайн Бурхан дотор сайнаар таригдах хаанчлын хөөгд гэж дуудуулах боломжгүйгээр ингээд тийм ялгагдах байсан байгаа байхгүй юу. Тэгээд шатаагдах байсан биз дээ. Тэгвэл ах トゥ нар минь өнөөдөр бид бас илүү итгэгч болон итгэгч биш гэж илүү ярих тийм цаг үе биш байгаа байхгүй энэ цаг үе. Өнөөдөр итгэгч биш хүмүүсийг энэ итгэгч биш нар гэж бид нар дайсан лугаа адилхан гэж харж болохгүй цаг үе байгаа байхгүй юу. Тийм ээ. Тэд нар аврагдах нэгүслэл дотор тийм ээ ирэх ийм боломжтой цаг үе байгаа. Тийм ээ. Тийм учраас ах トゥ нар минь бид өнөөдөр юу хийх хэрэгтэй вэ гэхээр өнөөдөр нэгүслийн энэ цаг үед хүмүүст Бурханаас авах тэр нэгүслийг авахын төлөө бид нар өнөөдөр зорж, ажиллаж, амьдрах ийм цаг хугацаа байгаа даа. Тийм ээ. Энэ цаг хугацаа мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг Есүс энд бас тодорхой ахиа хэлж байгаа. Энэ цаг хугацаа дуусах болно. Хүн тарьсан бол тариа соёолдог, ургадаг хадж авах цаг хугацаа байдаг тийм ээ. Хадж авах цаг хугацаа бий шүү. Энэ цаг үед харин тийм ээ зөвхт бос нэгэн авах ял сэтгэлээ авах, зөвхт нэгэн авах шагналаа авах болно гэж хэлсэн байгаа тийм ээ. Энэ цаг үед яах вэ гэхээр үрийн сүүл болсон, муу нэгний гар хөл болсон, зөвхт бус ёс бусыг үйлдэгч нар яах болно гэхээр ялгагдаж, зөвхтүүдийн дундаас ялгагдаж, боогдоод галж тагдах болно гэж хэлсэн байна. Тийм ээ, эцсийн өдөр гэж байгаа. Нүгэлтнүүд, ёс бусыг үйлдэгч нар, зөвхт бусууд яллагдах, шийтгэл авах цаг хугацаа байгаа. Тэр цаг хугацаа, тэр ял шийтгэл бол маш аимшигтэй. Тэгээ Монголд ерөнхийдөө ер нь бол би ингээд халуун орон боронд очдөг л доо. Удаан хугацаагаар бол ерөнхийдөө халуун оронд би амьдарч чаддаггүй. Амар халуун учраас бөхчмдөөд гадуур явахаа харахгүй шатчих гад. Монгол харамсалтай тийм биш бас ивэлтэй. 1-2 өдөр л нэг иймэрхүү байдаг тий. Тэгээ бид нар 1-2 өдөр арай ядан твчи өнгөрөө чин да тэгж гин үү. Яагаад урахад ингэ 1-2 өдөр ингэж өшөрдөг юм бол би бас бодсон л да өнөдөр. Эцсийн өдөр шатаагдах цаг үе биш үү гэдгийг сануулахын тулд бидэнд энэ 1-2-3-4 өдөр юм шатан халууныг бурхан бас үзүүлээд байгаа юм байна да гэж бодож байна. Та нарс бас бодоорой. Одоо дөнгөж хэдэн градус сөрж байна. За хүмүүс болохоор 35, 36, 34 гэл янз янзаар л яриад байна тий. Одоо 38, 39, 40 хүрүүл яах юм болоо? Нэг 4-5 градус нэмэгдээд харин мөнхийн шитгэл, мөнхийн там үнэхээр галт нууранд хаягдана гэж байгаа байхгүй юу? Юу хэдэн зуун градусын халуун шүү дээ. Галт нууранд хаягдаж шидэгдэх болно. Тэнд бид нар үхрийг хайх боловч үхэл надад үл олдно гэж байгаа байхгүй юу? Тийм аимшигтай тийм ээ. Одоо ял шийтгэл зөвхт бусчуудыг нүгэлтнүүдийг хүлээж байгаа.
Тиймээс ах トゥ нар минь ээ. Өнөөдөр тийшээ тийм газар байгаа гэдгийг мэдэхгүй. Тэнгэрийн хаанчлал ямар вэ гэдгийг мэдэхгүй. Бидний эргэн тойронд мянган хүмүүс өөрийнхөө төсөөл дотор амьдарсаар л байна. Есүс Христ үнэхээр Тэнгэрийн хаанчлал ямар вэ гэдгийг мэдүүлэхийн тулд тэр мөнхийн шийтгэл мөнхийн таврах хүмүүсийг аваачихгүй тулд тэнд оруулахгүй тулд өнөөдөр Бурханаас бидэнд илгээгдэж Бурханд биднэрт Тэнгэрийн хаанчлалын талаар Бурханы талаар ямар вэ гэдгийг маш тодорхой ойлгомжтойгоо бидэнд мэдүүлсэн шүү дээ, тийм ээ. Үүний төлөө та бид нар Бурханд үргэлж талархаж амьдрах хэрэгтэй. Цаашдаа өнөөдөр бид нар юу яах вэ гэхээр тэр зөвхт бус хүмүүсийн төлөө тэдэнд нэгүслэг хүргэх, Есүсийн дотор сайнаар таригдах, сайн үр болох Бурханы хаанчлалын хөвгүүд болохын төлөө бид нар залбирч, ярьж, гэрчилж, өөрийнхөө амьдралаараа үнэхээр үнэн шүү гэдгийг нотолж ингэж амьдрах хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм ээ? Бид нар ямар ч эргэлзээгүйгээр Бурханы өв заалгамжлагчдар болсон шүү. Тийм ээ, ямар ч эргэлзээгүйгээр. Өнөөдөр харин эзэн дотор өөртөө барьж байгуулцгаая. Бидний барьж байгуулагдсан Бурханы үгийн дагуу тэр зөвхт амьдрал түүгээр дамжуулаад олон хүмүүс бас эзэн дотор сайнаар таригдах боломжтой. Тийм ээ? Энэ цаг үе бол үнэхээр хүчирхийллийн цаг үе биш. Нэгүслийн цаг үе байхгүй. Бурханы хаанчлал аль хэдийн тогтчихсон зүйл. Тийм ээ? Мөнхөд байсан, мөнхөд тогтчихсон зүйл. Тэр зүйл одоо бий болох гэдэг юм ерөөсөө биш. Харин ирэх болно гэсэн үг байхгүй. Эзний заасан гуйлтан дээр Есүс бидэнд юу гэж зааварсан байдаг вэ гэхээр юу гэж залбираарай гэсэн бэ гэхээр таны хаанчлал эрт түвэ. Таны хаанчлал тэнгэрчгээ газар дээр биел түвэ гэж тийм ээ Есүс бидэнд зааж өгсөн шүү дээ. Энийний утга санааг ойлгох хэрэгтэй. Бурхны хаанчлал аль хэдийн тогтсон зүйл шүү. Есүс өөрийн хаанчлалаа байгуулах гэдэг юм биш. Бурхан өөрийн хаанчлалаа байгуулахыг ядаад байгаа юм биш. Аль хэдийн байгуулагдсан. Тийм ээ? Тийм зүйл аахгүй. Харин тэр хаанчлалын зарчмын дагуу тэр бүх зүйлүүд болох болно гэдгийг хүмүүст бид нар ойлгуулах. Тэр зүйл нь болох болно. Тийм ээ? Тийм учраас энийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд үнэхээр тэр тэнгэрт байдаг шиг тэнгэрт Бурхны хаанч ямар байдаг шиг бидний амьдрал дээр тэр зүйл харагдах хэрэгтэй байна. Тийм ээ? Энэ зүйлийг өнөөдөр эзний заасан гуйлтан дээр хэлсэн. Ирнэ. Таны хаанчлал ирнэ гэсэн сэтгэлээр бид нар амьдрах хэрэгтэй. Өнөөдөр шиш магадгүй гэсэн сэтгэлээр амьдрах хэрэгтэй. Та нар итгэж байна уу? Тиймээс өнөөдрийн нүгээр дамжуулаад Бурхан бидэнд сануулж байна. Та бид нар бол үнэхээр нэгүслийн цаг хугацаанд Бурханаар аврагдсан, зөвхт гэж тооцогдсон хүмүүс байна. Өнөөдөр бид юуны төлөө зорж амьдрах вэ гэхээр үнэхээр тэр төөрсөн алдагдсан сүнснүүдийн төлөө мөнхийн шийтгэл рүү мөнхийн там руу явж байгаа тэр хүмүүсийг тэр газар аваашгүй төлөө бид нар залбирч түүний төлөө бид нар амьдрах хэрэгтэй байна. Тийм ээ? Тэгээд бүгд эзний үгийн дагуу хамтдаа залбирцгаая.